Ус бол хүн бүрийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ. Улаанбаатар хотын иргэд аж ахуйн нэгжид ус хангамж ариутгах татваргын үйлчилгээг тасралтгүй найдвартай хүргэхээр зорин ажилдаг ус сувгийн удирдах газрын хувьд үйл ажиллагаа санхүүгийн тогтвортой байдал туйлын чухал. Ус сувгийн удирдах газар нь нийслэлийн 1.6 сая гаруй иргэдийн тэн хагас оршин суудаг гэр хорооллын иргэдэд 700 гаруй ус түгээх байраар дамжуулан цэвэр усыг хүргэдэг. Энэхүү үйлчилгээний зардал ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны зардлын 1/4-ийг эзэлдэг байна. Тиймээс гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах зорилгоор төв шугамд холбогдсон нийт 180 ус түгээх байрыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэн бүрэн автоматжуулах ажлыг Монгол Улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан усны компакт гэрээгээр санхүүжүүлэн усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлж дуусжээ. Төслийн хүрээнд бий болсон 180 ус түгээх байрны 159 нь айл өрхөд үйлчлэх ус түгээх байр, 21 нь ажилтны ус түгээх байр бөгөөд 2024 оны 11-р сараас эхлэн 24 цагаар ус түгээж эхэлсэн байна. Гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготойгоор 2023 оны 1-р сараас эхлэн хэрэгжсэн уг төслийн гүйцэтгэгчээр үндэсний HTL компани ажилласан бөгөөд Монголын мянганы сорилтын сангийн хөтөлбөрийн хяналтын зөвлөх Америкийн нэгдсэн улсын Tetra Tech компани болон ус сувгийн удирдах газар гүйцэтгэлд хяналт тавьж хүлээлгэн өглөө. Шинээр автоматжуулсан 180 ус түгээх байр нь нийслэлийн 6 дүүргийн 61 хороонд оршин суудаг гэр хорооллын 29,140 өрхөд үйлчилж байна. Сонгон хайрхан дүүрэгт иргэдэд үйлчилдэг 54 ус түгээх байр, ажилтны 7 ус түгээх байр. Чингэлтэй дүүрэгт иргэдэд үйлчилдэг 49, ажилтны 2. Хаанул дүүрэгт иргэдэд үйлчилдэг 23, ажилтны 3. Баянзүрх дүүрэгт иргэдэд үйлчилдэг 20, ажилтны 5. Баянгол дүүрэгт иргэдэд үйлчилдэг 8, ажилтны 3. Сүхбаатар дүүрэгт иргэдэд үйлчилдэг 5, ажилтны 1 ус түгээх байр автоматжуулж шинжилжээ. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд олон улсын IP67, IP65 стандартад нийцсэн удирдлагын болон цахилгааны самбар, иж бүрэн камер, мөн тохиол хяналтын систем бүхий найдвартай аюулгүй ажиллагааг хангасан 180 ус түгээх байрны автоматжуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Ус түгээх байруудын цахилгаан хангамжийг шинчилж, хүчтэй тогтворжуулагч, газардуулга, гэрэлтүүлэг суйрлуулан, үүсэл шугамын шинжилэлд олон улсын стандартад нийцсэн ундны усны зориулалттай шугам хоолой, тоноглол, хүнсний зориулалттай шалганг, ажилтны ус түгээх байрны үүсэлд SS 316 маркийн зэвэрдэггүй ган хоолой холбох хэрэгсэл зэргийг ашигласан байна. Ус түгээх байруудад барилгын засвар, өнгөлгөө хийж, ус түгээх байрны дотор болон гадна орчин илүү цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхийг зорьсон байна. Ийхүү Монголын мянганы сорилтын сангийн усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд шинээр автоматжуулсан эдгээр 180 ус түгээх байрыг ус сувгийн удирдах газраас өмнө нь автоматжуулсан 151 ус түгээх байртай нэгтгэн нийт 331 ус түгээх байрны үйл ажиллагааг хяндаг удирдлагын шинэ системийг нэвтрүүлж сервер тоног төхөөрөмжөөр хангалаа. Шинэ систем тоног төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулж баталгаат хугацааны хүрээнд засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Айл өрхүүд цагийн хязгаартгүйгээр 24 цагийн турш усаа авдаг болсон нь одоо бидний амьдралын бас анзаардгүй нэгэн тав тухыг нэмэгдүүлсэн хэрэг юм аа. Нийслэлийн онцгой байдлын газар усгийн удирдах газартай 2025 оны 5 сард хамтран ажиллах санамж шиг байгуулсан. За үүний хүрээнд өнөөдөр нэг ажил маань бас ажил хэрэг болж байна. За мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд нийт Улаанбаатар хотод 21 ажилтны ус түгээх байрыг автоматжуулсан смарт карттай болгож байна. За үүний хүрээнд томоохон хэмжээний галдмар гамшиг ослын үед галдмар унтраах ангиудын бэлтгэл бэлэн байдал 24 цагаар үүрэг гүйцэтгэхэд нэн түлхэц болж байна. Ус түгээх газрын зөөврийн ус түгээх 370 гаруй ус түгээх байр байдаг. Эдгээр зөөврийн ус түгээх байрыг усаар хангадаг. Манай автовазын 60 орчим машин маань энэхүү ачтны худгаас усаа зэнэгддэг. За бид Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн төвлөрсөн шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулах төслийг хэрэгжүүлж дуусаад байна.
За энэ төслийн хамгийн чухал үр дүн бол гэр хорооллын иргэд цагийн хязгаарлалтгүйгээр ус авах боломжтой болж усны хүртээмжийг нэмэгдүүлж байгаа чухал ач холбогдолтой. За хоёрдугаарт нь энэ үйлчлэгийг хүргэхэд ус уугийн удирдах газраас гаргадаг өндөр зардлыг бууруулахад бодит хувь нэмэр болж байгаа ийм чухал төсөл байгаа. За эцсийн дүндээ бол Улаанбаатар хотын ус хангамжийн үйл ажиллагаа болон санхүүгийн доктортой байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байгаа төслийг бид хэрэгжүүлж дууссандаа баяртай байна. Усны салбарын доктортой байдлыг хангах төсөл ухаалаг ус түгээх байр. Өнөөдрийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүйн хоочтой өвлүүлэх Монгол-Америкийн хамтын ажиллагааны бодит бүтээн байгуулалт. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баттгах.